За сайн байцгаана уу? UB Dance School-ийн багш тасгалжуулагч Тамирчин Хулан байна. Мөн манай партнер UB Dance School-ийн багш тасгалжуулагч Тамирчин Тэмүүлэн нар байна. Өнөөдрийн хичээлээр ингээд бид хоёр цогтой хичээл заах байгаа. За өмнөх хичээлүүдээр алтан шагаа багштай цуг, самба болон чача бүжгүүдийг үзсэн байгаа. За өнөөдрийн хичээлээр жав гэдэг бүжиг үзэх байгаа. Жав гэдэг бүжиг нь болохоор Латин Америкийн төрөл бүжгүүдийн хамгийн цогтой, хүчтэй, сэргэлэн хамгийн хурдан бүжгүүдийн нэгт нь ордог. За өнөөдрийн хичээлээр болохоор энэ бол дандаа зөвхөн үндсэн юмнуудаа үзэх байгаа шүү. За гараа бариад зогслоо. За хамгийн ихэнд үзэх бүжиг хөдөлгөөн болвол рок гэдэг хөдөлгөөн байгаа. За 3. Одоо эндээс баруун үлийг зүүн үлний өвдөг хүртэл дээшээ татах байгаа. Гэхдээ үлмийг жийсэн байдлаар хажуугаас харуул үлмийг санжийн. За дахиад үлмийг жигээ татлаа. Одоо хоошоо яг шулуунаар алхана. За одоо эндээс уртлын үл ялэг доороос 5 см-аас 8 см хэрэгтэй өргөнө. Одоо буцаад урагшаа алхана. Хоёр үл хоёлаад шулуунаараа артлын үлний үлмийн жилттэй байна. За хөлөө хажууд авчирлаа. Одоо нөгөө бол яг мөн адил баруултай адилхан. 1 2 3 за явлаа. 1 2 3 4 зүүн баруун зүүн и баруун зүүн баруун и зүүн баруун зүүн и. За энэ хөдөлгөөнийг болохоор рок гэдэг байгаа. Дараагийн хөдөлгөөн нь жавын шассе гэдэг хөдөлгөөн. Өмнөх хичээл дээр үзсэн одоо чачагийн шассетай ер нь бол төстэй. Гэхдээ бүжигэн дээр ер нь бол адилхан нэртэй мөртлөө тариа өөрөөр хөдөлгөөнтэй нөгөө бүжиг дундаа илүү их хамгаалж ордог хөдөлгөөнүүдийн нэг нэ гэсэн үг. За баруун үлийг хажууд нь тавилаа. За баруун үлийг үл хэлэг ойрхон нуглаад яг одоо энэ бадуу шиг хатуу ис харна газар тулж тавина гэсэн үг. За тусан баруун үл рүү зүүн үлийг татлаа. Энэ үед үл хэлэг зүүн үл дээрээ сууна гэсэн үг. Суун. За дахиад и 1 суун. Одоо эндээс хажуучийг баруун үлээр зүгээр алхана. За одоо эндээс та сая харсан бах баруун үлийг тавьсан байж байгаа. Эндээс дахиад татаад ойртуулж тавьж байгаа. Мөн адил зүүн үл дээр адилхан. Зүүн үлийг дахиад ойртуулж тавиад татаад одоо том. За ер нь бол зүгээр хялбарчилж тоолох нь болохоор жижиг том гэж толдог. Эсвэл энгийнээр бол 1 2 3 4 гэж толдог байгаа. За и 1 татлаа хажуучаа алхсан. Дахиад 1 татлаа хажуучаа алхсан. Дахиад 1 2 3 4 5 6 7 8. За илүү хялбар тоолоод үзье бөөнөрөө. Явлаа. Жижиг том жижиг том жижиг том жижиг том. За та бүхэн анзаарснаар гэдэг тон дээрээ ер нь бол доошоо сууж өгч байгаа. Сууж байгаа. Яг үндсэн тон дээрээ босч буюу хэвийн хэмжээнд очиж байгаа гэсэн үг. За тэгвэл саяны үзсэн хоёр хөдөлгөөнөө холбоод хийгээд үзье. 3 1 2. За одоо энийг жавын үндсэн хөдөлгөөн гэж нэрлэнэ. Саяны рок, шассе гэдэг хоёр хөдөлгөөнөөс нийлэмж нь үндсэн хөдөлгөөн гэж үснэ гэсэн. За рок 1 2. За урагшаа алхсан бол одоо зүүн үл дээр явахгүйгээр шууд баруун чиш шассе явна гэсэн үг. Баруун үлийг тавилаа, татлаа, алхсан. Одоо эндээс зүүн тал руугаа шассе явлаа. Зүүн тавилаа, алхлаа. Дахиад ихнээсээ 3 1 2 3 4 5 6 дахиад 1 2 3 4
5 а 6 1 2 жижиг а том жижиг а том 1 2 жижиг а том жижиг а том. Одоо сая үзсэн 2 3 хөдөлгөөнөө нийлүүлээд эрэхтэй партнертойгоо хийгээд үзье бөөнөрөө. За эхний хөдөлгөөн бол rock. За эрэхтэн баруун хөл, эмэгтэн зүүн хөлөөр эхлэн явлаа. E 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За та бүхэн сайн харсан бах. Яг энэ хөдөлгөөнийг хийхэд ерөөсөө яг ингээд аргашаа бүр ингээд тэр чигтэйг толгоогоо хошоо болохгүй үл хэлэг цээж урдаа байна гэсэн үг. Ондоодээс 1 2 3 4 гэсэн үг. Яг цээжийг бүр хошоо болох юм бол нэг ийм ерөөсөө хурдан хөдөлгөөн байхгүй их тааламжгүй харагдана гэсэн үг. За дахиад хийгээд үзье. 3 E 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За шасаг хийгээд үзье бөөнөрөө. Надаа ингэ барьчих. За эрэхтэн баруун гар тал руу, эмэгтэн зүүн гар тал руу явлаа. E эхний 1 2 5 6 дээр зогсно. 1 2 3 а 4 5 6 7 а 8 1 2 3 а 4 5 6 7 а 8 1 2 3 а 4 5 6 7 а 8. За одоо хажуугаас мөн адил эрэхтэйгийн баруун тал руу, эмэгтэйгийн зүүн тал руу эхлэн явлаа. 1 2 3 а 4 5 6 7 а 8 1 2 3 а 4 5 6 7 а 8 1 2 3 а 4 5 6 7 а 8. За одоо ганц ганцаараа хөдөлгөөнөө холбоод дахиад нэг үзээд партнертойгоо бас давхар хийгээд үзье. За хажуугаас ямар хардгийг бөөнөр үзье. Үндсэн хөдөлгөөн явлаа. E 1 2 баруун гар тал руу шасэ, зүүн гар тал руу шасэ. E rock 1 2 3 а 4 5 а 6 1 2 3 а 4 5 а 6 1 2 3 а 4 5 а 6. За одоо партнертойгоо хийгээд үзье. Одоо эрэхтэн зүүн хөл хажуужээ сонгосон, эмэгтэн баруун хөлийг хажуужээ сонгосон байдалтай зогсно. Одоо явлаа. Сонгосон хөлөөрөө шууд эхлэн гэсэн үг рок. Явлаа. E 1 2 3 а 4 зүүн тишээ шасэ рок 1 2 3 а 4 5 а 6 1 2 3 а 4 5 а 6. За гарын байрлалыг та бүхэн анзаарж байгаа бол аргашаа рок хийх үед би түрүү хийсэнтэй цээжийг хитрхи хойш болох юм бол рок хийх үед гэж холдох магадлал ихтэй. Бас тэнцвэрээ алдах магадлал их гэсэн үг. Харин цээж урд байх юм бол гар салахгүй зүгээр үл хэлэг суналт явагдана гэсэн үг. За дахиад хийгээд үзье. E 1 2 3 а 4 5 а 6 сунсан бол буцаад ойртно. 3 а 4 5 а 6 1 2 3 а 4 5 а 6. За та гэртээ бас энэ хөдөлгөөнийг хийж үзэж байгаа бол саяны хийсэн дасгалуудыг бас саяны хийсэн зөвлөмжүүдийг бас дахиад нэг санаад үзээрэй. За одоо дараагийн үйл хөдөлгөөн бол сая зүүн дээр рок ерөөсөө хийгээг байгаа шүү дээ. Тийм бол одоо үндсэн хөдөлгөөнийг 2 роктэй хийнэ гэсэн үг. За үндсэн хөдөлгөөн эхлээ байрал дээр зогссон. Тэгэхээр баруун рок 2 шасэ. За одоо эндээс зүүн хөл рүү шасэ рок явна гэсэн үг. Зүүн хөлийг баруун хөл рүү татна үлмийг хинжээгээд. За одоо эндээс хоошоо зүүн хөл алхлаа. Баруун хөлийг үл хэлэг
газраас хөндөрүүлнэ. За талхлаа. Одоо зүүн үлийг баруун үл рүү татад авчирж ирээд одоо зүүн тал руу шасэ. 3 4. Дахиад баруун үлээр 1 2 баруун чи шасэ. 4 рок 1 2 3 4 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3
7А8 1 2 3А4 5 6 7А8. За та бүхэн анзаарсан болвол сая нэг рогтой үндсэн хөдөлгөөнийг хийхэд 6 дугаар тоолж ирсэн тийм үү? 1 2 3А4 5А6. Одоо эндээс дахиад шинэ тоо гэсэн үг. Түрүүн 2 рогтой үндсэн хөдөлгөөнийг хийхэд 8 дугаар тоосныг та анзаарсан баг. 1 2 3А4. Одоо эндээс 5 6 7А8. Тооны хувьд бол ер нь ийм ялгаатай байгаа шүү. Одоо эрэгтэй тэгээд үзье. Мөн адил дахиад эрэгтэйгийн зүйл, эмэгтэйгийн баруун үлийг сонгосон байдалтай. Одоо сонгосон үлнөөсөө төрүүлж хойш алхах нь явлаа. 1 2 шасэ хошоо 1 2 3А4 1 2. Одоо зөв үлгэр рок 1 2 шасэ баруун үлгэр 1 2 3А4 5 6 жижиг А том 1 2 жижиг А том 5 6 жижиг А том. Сайн үзсэн рок мөн шасэнууд нь бас тусдаа хөдөлгөөнүүд гэж явдаг. Сая шасэ рокуудаа холбоод үзэхээр үндсэн хөдөлгөөн гэдэг хөдөлгөөнүүд нь дахиад үүсээд ингээ явдаг байхan шүү. Сая үзсэн хөдөлгөөнүүдээ энэ дээр удаан энэ дээр ер нь бол дахиад нэг тавтаад үзье. За шууд эрэгтэйгээ бариад үжилээ. За эрэгтэй зүйл эмэгтэй баруун сонгосон. За шууд рокийг явлаа. 1 удаанаар явж агаад. За одоо энэ дээр 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 шасэ 3А4 5 6 7А8 1 2 3А4 5 6 7А8 1 2 3А4 5 6 үнцөлгөө нэг рогтой 1 2 3А4 5А6 1 2 3А4 5А6 1 2 3А4 5А6 1 2 3А4 5 2 рогтой 1 2 3А4 5 6 7 8 1 2 3А4 5 6 7 8 1 2 3А4 5 6 7А8. За хөдөлгөөнүүдээс хийгээд үзлээ. За одоо дахиад шинэ хөдөлгөөн орно. Ер нь бол Java нь айгүй амархан хялбар хөдөлгөөнүүд ер нь бол их байдаг гэсэн үг. Мөн хурдтай байдаг болохоор ер нь тийм байдаг. За дараагийн хөдөлгөөн нь болохоор нэг роктой үндсэн хөдөлгөөн гэж хэлсэн байгаа тийм үү? Зөвхөн баруун үл дээр рок яваад баруун үл дээр шасэ, зүүн үл дээр шасэ. Ингээд 6 танд хийгддэг. Одоо үзэх хөдөлгөөн нь болохоор hip bam гэдэг хөдөлгөөн бөгөөд эрэгтэй эмэгтэй өөдөөсөө зогсож хийдэг хөдөлгөөн байгаа. За одоо үзэх хөдөлгөөн нь баруун үлээр хоошоо рок 1 2. За одоо эндээс шууд ямар ч эргэл хийхгүйгээр баруун чи шасэ явдаг байсан бол одоо рок хийсэн болвол зүүн мөрийг дагаад иргэнэ. Шууд одоо эндээс баруун мөрийг дагаад баруун чи шасэ 3 4 5 6-гийн төгсгөлд буцаад эргээд харна гэсэн үг. Урагшаа. Одоо баруун үлээр хоошоо рок 1 2 зүүн мөрөд дааж ирэхлээ 3А4 5А6 1 2 баруун мөрөд дааж иргсэн
1 2 баруун шоссе 100 шоссе рок 1 2 баруун шоссе 100 шоссе. За ер нь бол яг үндсэн хөдөлгөөнийг үйл ажиллагааг эргэлттэй өөрчилж хийснийг HIPAAM гэдэг хөдөлгөөн байгаа. Энэ болохоор яг эрэгтэй эмэгтэйтэй зохицоод хослоод хийх юм бол их гоё хөдөлгөөн. За одоо энийг хамтрагч партнертойгоо цуг хийгээд үзье. Нөгөө партнер нь болохоор яг эсрэгээр нь хийн тэр үед одоо тайлбарлаад өгье. За эрэгтэйгийн зүүн үл сонсон, эмэгтэй баруун сонсон. За одоо эндээс эрэгтэй хоошоо зүүн үлээр халахлаа, эмэгтэй баруун үлээр хоош халах нь. За зүүн үлээр эрэгтэй рок хийж байгаа, эмэгтэй баруун үлээр рок. Одоо энэ үеэс шууд эрэгтэй зүүн мөрөө дагаад, эмэгтэй баруун мөрөө дагаад харлаа. Эргэлээ. За энэ гарыг зүүн гарыг салгаад тавиад баруун гар болохоор яг энэ чигээрээ байна гэсэн. За тэгэхээр 3 1 2 3. Одоо эндээс эрэгтэй зүүн тал руу шасаа, эмэгтэй баруун тал руу шасаа. Энэ үед яг хийх талбай маш бага болохоор жижигхэн алхаад том алхах гэсэн үг шүү. За тэгэхээр 3 1 2. Одоо эндээс шууд 3 4 5 6. За энэ хөдөлгөөн болохоор сая яг энэ төгсгөлд нь 1 2 3 4 гэхэд одоо ташаага цохино гэсэн үг эрэгтэйтэй. Ер нь бол нэг юм цохилсон аюу гоё хөвгчлөлтэй маягийн хөдөлгөөн гэсэн үг шүү. За 3 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6
6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6. За та бүхэн ойлгосон бах те. Яг үндсэн хөдөлгөөн хийж байгаа юм шиг нэр өгтөө үндсэн хөдөлгөөнийг энийг үйл ажиллагааг өөрчилсөн өөдөдөөс алхамтай бага цагийн эргэлттэй хийнэ гэсэн үг шүү. За одоо энэ сая үндсэн хөдөлгөөнөө энэ дээр хийж үзээд өмнө үндсэн хөдөлгөөнөдтэй бас дахиад холбоо тэгж үзье. 5 6 7 8 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2
2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 7. За сая үзсэн хөдөлгөөн маань болохоор HIPAM гэдэг хөдөлгөөн байгаа. За сая үзсэн хөдөлгөөний ер нь бол яг эрэгтэй эмэгтэй хошиж хийдэг гэсэн үг тийм. Одоо эндээс эрэгтэй баруун гар эмэгтэй зүүн гар сална. Энэ үед гарыг хаашаач дийлгэж болно. Өмнөх хичээлүүдээр гарны хичээл заасан байгаа тийм. Дээшээ байж болно, хажуучээ байж болно, эсвэл ташаанд авч болно. Тэгтээ ерөөсөө эрэгтэй зүүн гар, эмэгтэй баруун гар хизээс ямар ч тохиолдолд салахгүй энэ хөдөлгөөнөөр. Дахиад буцаад явсан. Одоо энэс буцаад нийлнэ. Одоо зөвхөн нөгөө гарч нь л сална гэсэн үг. Голын гарыг бол ерөөсөө ямар ч юм хөдөлгөөн байхгүй, салгаж малгаад юм таталцсан юм байхгүйгээр яг энэ чигээр нь барьсан чигээрээ одоо энэс буцаад нөгөө гарыг барина. Дахиад чигээрээ байна гэсэн үг. За өмнө үтсэн 4 хөдөлгөөнтэйгөө сүүлийн хөдөлгөөнөө нэмээд нийт 5 хөдөлгөөнөө энэ дээр хийж үзээд өнөөдөр хичээлээ дуусгая. За өмнө үтсэн хөдөлгөөнүүдээ бүгдээрээ энэ дээр тавтаад үзье. 5 6 7 8 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6
8 1 2 3 4 5 6 шасэ 1 2 3 4 5 6 7 8
1 2 3 4 5 6 7 үнцэн хөдөлгөөн 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 2 огтой 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 хибам 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 Өнөөдрийн хичээлээрээ Jive гэдэг бүжгийг ер нь бол үндсэн 5 хөдөлгөөнүүдийн нийт үзээд дуусгалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.